Бусадтай өөрийгөө харьцуулаад байна уу? Анх эхэлж байгаа чи. Тэр хүн бол алидээ эхэлсэн гэсэн үг. Эхлээд бүр удцсан. Тэгээд ер нь бол харьцуулж байгаа гэсэн үг. Чамтай бас нэг өдөр бас нэг хүүхэд харьцуулна гэсэн үг өөрийгөө. Чи цаг хугацааны ирэхэд амжилттай байж эхэлнэ гэсэн үг. Харин тэр доороос гарч иж байгаа анх эхэлж байгаа хүн чамайг хараад өөртөөгөө харьцуулна гэсэн үг. Ер нь яг энэ л гэсэн үг. Чи яагаад харьцуулаад байгаа вэ гэхээр тэд нар төрүүлээд эхэлсэн гэсэн үг. Харин чи одоо эхэлж байгаа. Эсвэл одоо дөнгөж эхэлж явж байгаа. Одоо эхлэж байгаа гэсэн үг. Тийм болохоор битгий харьцуул. Цагийн нэр нь чиний цаг ирэх болно. Тийм болохоор одооноос үргэлжлүүл, одооноос эхэл. Битгий бодоо левел бодоо л энэ. Тэгээл чиний ингэ дотор юм хоримтлагдаа л. Тэгэл өөртөө итгэлгүй болно. Өөртөө итгэлтэй байхын тулд өөртөө амласан зүйлсээ хийх ёстой. Намайг яагаад хүмүүс өөртөө итгэлтэй юм бэ? Чи одоо яагаад өөртөө итгэлтэй гэдэг аюу асуудаг. Яагаад вэ гэвэл би өөртөө амласан зүйлсээ хийхийг хичээдэг. Миний яг баримтлаг зүйл бол хүн болгон нэг өдөр үхнэ. Тэгээ өөр өдөр шүү дээ мэдээч. Өөр цаг хугацаанд. Би өнөөдөр ч үхчих магадгүй явж байгаад те. Маргааш үхчих магадгүй. Би унтаас зэрхгүйж магадгүй шүү дээ. Энэ бол тааварлшгүй. Тийм болохоор бусдын юу гэж бодох, юу гэж хэлэх надад хамаагүй. Гол нь би амжилтанд хүрэх гээд явж байгаа хүн учраас замын ноход хоцчил байдаг, жингийн цуваа боцчил байдаг. Нэг өдөр дэлхий дахин дээр бүх зүйл сүрээд дэлхий байхгүй болно. Энэ орчин дээр хүн төрлөختөн амьтан юу ч байхгүй болно. Байсан гэдэг нь хэн ч мэдв. Бурхан л гэж мэдвэл мэдэх байх. Амьдрал нэг өдөр дуусна шүү дээ. Энэ дэлхийн ертөнцийн амьдрал дахиж таяад төрнө гэдэг чинь батлагдаагүй. Хэн ч мэдэхгүй шүү дээ. Яахын хүн үхээд хайчих юм. Нэг амьдарч байгаа хугацаанд яагаад бусдын комментноос, бусдын муухай үгнээс айж амьдрах хэвтэй. Өөрийнх нь бодож санаж байгаа зүйлийг яагаад хийж бүтээж явж болохгүй юм. Амжилттай байж болохгүй юм. Тийм үстэй. Яагаад зоригтой, өөртөө итгэлтэй байж болохгүй юм. Хүний өөдөөс хараад үг хэлждэг тий. Тийм байх хэрэгтэй шүү дээ. Би тэр бунтан болоогүй цагт хинээс ч ичихгүй одоо юу хийж байсан ямар кринж ямар муухай зүйлс хийсэн ч ямар ч огт хамаагүй би тэр бунтан болоогүй цаг. Тэр бунтан болцсон нөө яадаж яриад цензуртэй байж штэ мэдээч. Юу нийтлэх үү яах уу те. Бас олон компани захирал мэрхэл олон хүмүүстэй танилцдаг чинь. Одоо бол надад ямар хамаа байна те. Эхлээд доороос матж байгаа зүгээр л жарахаад байдаг штэ. Акул биш би. Who cares? Энэ томаатай юм бэ те. Хүн царайлаг байна уу, царай муутай байна уу? Угаасаа л тухайн хүний яаж шөмжилж болно шүү дээ. Өмсөн зүйлс хувцсыг хараач шүлж болно шүү дээ. Чиний хувцс чинь гэсэн байна те. Эсвэл царайнаас нь тэрсэн байна л. Хүн болгоныг шөмжилж болно. Шөмжлөгдөхгүй хүн гэж байхгүй. Яаж игээл болж шөмжилж болно. Тэр шөмжийг хэн томаатай юм бэ? Угаасаа хүн болгон шөмжлөх нь ойлгомжтой. LeBron James хүртэл хэдэн мянган хейтерстэй. Тэр хүн одоо яаж юм? Рекорд эдэл яваад байна. Харин чи нэг ганц хоёр шөмж авчаал стаар болли гээл тэгж бодож байна уу? Чи тэр өчүүхэн л байна да. Дэлхийн томчууд яаж юм? Тоохгүй яваал юм. Зүтгэл юм. Рекорд эвдлэл юм. Хүн болгон таалагдана гэж худлаа. Одоо би ингээд бичлэг хийж байгаа шүү дээ. Миний контент мэдээж миний контентыг үзэх дургүй хүн ингээд үзчихвэл угаасаа тэр хейтлэх нь ойлгомжтой. Өөрөөр миний контент хандлт аваад олон хүнд хүрээд тэр хүмүүс дундаас надад дургүй, миний контент үзэх дургүй хүн үзчихвэл хейтлэн шүү дээ мэдээж. Йоо яг гоё ингээд инээдмийн бичлэг үзэх гээл гоё инех гээл хийц хүрх гээл явжсэн чи юу балаа юм гараад ирв. Чи одоо юу гэдэг юм бэ? Хэдэн настай юм бэ? Ахан зааж дүүн сурган те. Хүн ахтай дээлцэлтэй гэл. Энэ талаар нэрээ ойлгоцсон хүн бол ядаж арай амжилттай явж эхэлнэ гэж бодож шүү би. Who cares? Fucking цац. Өнөөдөр бичлэгээ дуусгая guys. Subscribe дараагүй дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.